Энэ өдрийн мэндийг хүргэе үзэгчдээ Монгол улсын засгийн газар аж үйлдвэрийн яамны дэмжлэгтэйгээр хэрэгжиж байгаа Монгол брэнд төслийн энэ удаагийн дугаар эхэлж байна. Энэ дугаараараа бид хүүхэд багчуудад зориулагдсан контент үйлдвэрлэгч Марчайха брэндийг танилцуулна. Манай контент нь өвлгөр, дуу, шүлэг, танин мэдхэн зохиомжууд гэсэн төрлөөр одоохондоо үндсэн төрлүүдээр явж байгаа. Яг өвлгөрээр бол яг хуучны Монгол ардын өвлгөр, олон улсын ардын өвлгөрүүдийг бол дамжуулдаг. Дуугаараа бол ерөнхийдөө өөрсдөө танин мэдхэн дуу зохиогоод түүнийг анимашн хэлбэрт оруулаад тэг хэрэглэгч төрж байгаа. Дуугаар дамжуулдаг юм хамгийн гол шин чанар нь гэвэл хүүхдүүд нөө дуугаад болж байхдаа мэдлэгээ олж авна гэсэн үг л да нэгсэн да. Бага насны хүүхдийн сэтгэлгээ харьцангуй өндөр түвшинд хөгжиж байгаагийн хэрээр аливаа зүйлийг танин мэдэх хүсэл эрмэлзэл нь өндөр байдаг. Өнөөдөр бид 2-8 насны хүүхдүүдэд зориулсан танин мэдхийн цогц мэдлэг мэдээлэл олгох богино хэмжээний хүүхдийн кино, дуу шүлэг, үлгэр зэрэг бүтээгдэхүүнийг анимашн хэлбэрээр бүтээж байгаа Монголын хамгийн анхны Марчайха брэндийг онцлон танилцуулъя. Марчайха компани нь 2013 оноос эхлэн үйл ажиллагаагаа эрхэлж байгаа бөгөөд өнөөдөр 10-аад хүний бүрэлдэхүүнтэйгээр ажиллаж байна. Энэ хугацаанд 80 гаруй төрлийн богино хэмжээний уран бүтээл хийсэн бөгөөд 20,000 гаруй хэрэглэгчтэй болоод амжижээ. Хүүхдийн контентууд нь богино хэмжээний хүүхэлдэйн кино, анимашн хэлбэрээр зохиогддгоор онцлог бөгөөд мэдлэг мэдээллийг сонирхолтой, ойлгомжтойгоор энгийн тайлбартай хүргэдэг. Тэдний зохиосон хүүхдийн контентууд нь магтаж сайшаах өнгө аясыг халсан, хүүхдэд шинийг сурч мэдэх, танин мэдхийн мэдлэг олгох чиглэлийг баримтлан ажилладаг юм а. Хүүхдийн контентоос хүлээн авч үзээрэй. Анх ингээд манай найз бас нэг эмэгтэй юм дээ. Бид хоёр хоёулаа үүсгэн байгуулагч шивдэл да. Тэгээ бид хоёр бол анх эхний ээлжинд бол бид хоёулаа өглөө ингээд 9 цагт ажилдаа ирээл орой 11 12 хүртэл өөрсдөө контентыг хийгээл контентын судалгаа хийгээл ингээд явж байдаг гэсэн. Тэгээд инкубаторт ороод бид нар илүү олон харилцагчтай болоод хүмүүстэй өөрсдөө илүү таниулаад дээрээс нь бид нар нэмээд ажлын байранд бэлэн байгаа учраас ажилтны байран дээр 3 хүн нэмж аваа тэрийгээ сургаад оюутнуудаас нь сургаж аваад тэгээ одоо үнсэн ажилтнаар нь ажиллуулж байгаа. За сайн байцгаана уу? Намайг Бэлтрэг болдогдаг. Би Марчайха компанид зураачаар ажилладаг. Манай Марчайха компанийн гол юу хийж байгаа юм бэ? Одоо хүүхд багчуудад зориулсан хүүхдийн контент буюу баг хэмжээний дуусан анимашн хүүхэлтэйг нь 2 дэгээр хийж үзүүлж байгаа. Гол манай Марчайханадад танилцуулганд бутаас юугаар онцлогч байгаа юм бол одоо ирээдүйн болсон хүчнийг одоо Монголынхаа энэ ирээдүйн хүчийг одоо багаас нь илүү бэлтгэж үзүүлээ. Тэд зөв хүмүүс болохын тулд бид нар өнөөдөр юу гэхэд тэрэнд хөрөнгө оруулж байгаа хараа бид баяртай явж байна. Тэгээд одоо манай сүүлд хийсэн бүтээлүүдээс харуулъя. За энэ одоо цэвэрхэн хот гэдэг одоо хотынхоо бүх зургуудыг ингээд илүү тийм бүхэн хараад таньж мэддэг тэр зургуудаараа ингээд зурж өгөөд энэ дуу явуулж байгаа. Энэ централ таунуудад мэдээж гэр оролцох өндөр бидний өндөр нэгээс хот шүү дээ. Цэрэг. Энэ цэвэр хот маань өндөр YouTube тавьчихсан. Бас энэ нийслэлийн хүүхдүүд гээд энэ цагаан сар гээд энэ дуу юм нэрж байгаа. Цагаан сар тэгээд натаа тоглож гэдэг энэ дуу маань сүүлийн хамгийн сүүлд хийгдсэн. Одоо хэвдүүдээр тавьтай явуулж байгаа. Натаа тоглооч гэдэг энэ бүхнийг хийж байгаа. Энэ нь бол ингээд өнөөдөр яг энэ бүхнийг хийгдээд өндөр ирээдүйн хүчнтэй хүүхд багчтай ингээд одоо өөрийн ингээд зурагаараа та бүхэндээ ингээд танилцуулж байгаад өнөөдөр баяртай.
Марчаахан миний зохиосон үлгэр ардны аман зохиол, тоолж сурцгаая, танин мэдхгүй дуу шүлэг зэрэг 9 төрлийн гар утасны аппликейшнийг гаргаад байна. Мөн мэдэмхийн Марчаахан нэртэй 2-8 насны хүүхдэд зориулагдсан дууны үг нот бүхий номтой цомгийн нийлмэл бүтээгдэхүүн гаргажээ. Энэ цомогт орсон дуунууд нь шинээр зохиогдсон бөгөөд ардын ёс заншил, өв соёлыг хадгалан үлдээх, зөв иргэн болж төлөвшөхөд дэмжлэг болох зорилготой бөгөөд орчин үеийн хүүхдийн сэтгэлгээнд нийцсэн танин мэдхийн гэдгээрээ давуу талтай болж байна. Эдгээр цомгийг Интерном, Азгуур болон Мир номын ихтлгүүрүүдээр худалдаалж байна. Монгол хүүхдэд Монгол залуусын зориулан бүтээсэн бүтээлүүдийг Univision болон Sky Media-гийн хүүхдийн сангаас сонгон үзээрэй. Ингэснээр хүүхдийнхээ хэрэгцээт мэдээллийг олохоос гадна анимашн хэлбэрийн контент үйлдвэрлэгч үндэсний брэндэд дэмжиж байгаа хэрэг юм а. Мистер Хоппи хүүхдүүд